За галзуу кино сувагтан тавтай мориллаа. За та нар шок уу? Чи одоо саяхан хэдхэн цагийн өмнө кино орсон бидтэй гэж байна уу? Тийм ээ тий. Тэр кино ч өчигдөр орох хэрэгтэй байсан юм аа. Тэгээд муу бороондоо завгүй ажилдаа явж байгаа. Тэд амжаагүй хариуцлага алдсан байна. Тэгээд одоо яах вэ? Одоо тэгээд та нартай одоо ингээд нэг ганц өдөр те бөмбөгдөөл явж байгаа хэвээр. Тэгээд яа харахгүй одоо нэг галзуу сервис сувагт маань галзуу сонирхолтой цоврол орсон болохоор та нартай уламжлал ясарон коллаб хийгээл оруулдаг шүү дээ. Тэрнийхээ дагуу ингээд коллаб хийж байгаа нэ. За тэгээд саяхан хэд хоногийн өмнө Netflix дээр гарсан The Wonderfuls гэх энэ галзуу сонирхолтой цоврол галзуу сервис сувагт яригадаад эхэлсэн. Тэгэхээр та нар маань одоо борогийнхаа амталгааг одоо үзэж сонсоод таалагдах юм бол ойлгомжтой үлдсэнийг нь галзуу сервис суваг руу ороод үзэх юм шүү гэж. За тэгээд олон тавуугаар яах вэ? Хэдэн бороонууд нь энэ галзуу цоврлыг бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа хаан чипстэй хамтран хүргэж байна. Хаан чипсээ аваад задлаад хоч. Та нар маань тэгээд галзуу сервис сувагтаа саба трак бол саба дардсан бол лайка дарахтал болоо явчих байгаа юм шүү гэж. За ингээд энэ галзуу цоврлаа хэдүүлээ сонирхоод үзье. За 1999 он Хисон хот. Нэг эмэгтэй нүдэн шил зүүж байгаад хутгаар том сонгон харилгаж байгаагаар кино эхэлнэ. Эмэгтэйг Юн Чэнийг 27 тойж олигтой боловсрол эзэмшээгүй учраас тогтсон ажилгүй аль таарсан ажиллаа хийдэг байж. Чэний зүрхний өвчтэй учраас хүнд ажил хийх боломжгүй. Бас зүрх нь хизээж хамаагүй зогсож магадгүй гэдгийг эмчин тэрэнд хэлсэн байна. Өөрийгөө урт наслахгүй гэдгээ мэдэх болсон тэрч амьдралын эдэхгүй болжээ хөрхий. За нэг өдөр гудамжинд явж байтал нэг сүмийн эмэгтэй ирээд 99 оны 12 сарын 31-ний өдөр дэлхий сүрэх учраас тэр сүрлээс өмнө амжаад бурханд итгэж аврагдахыг ятгалаа. Тэгсэн чиний уралсандаа галзуурах шахна. Учир нь дэлхийн сүрлийг хүртэл үзэж амжилгүй өгөх нь гэсэн бодол тэрнийг бухимдуулжээ. Тэгээд бухимдсандаа гудамжаар нэг хашгирсан хүмүүс ч сандарсандаа тэрнээс холуур тойрч явцгаана. Тэр шөнө хаалттай хогийн цэг дээр нэг хүн усан бороог үл тоож хогтууж явна. Тэр хүн шаварч шигдсэн дагууг сугалж авах гэж угаад хөл алдаад шалбаг руу унчихлаа. Тэгсэн тэр шалбаг нь жирээнийг борооны уснаас үүссэн шалбаг биш. Ямар нэг химийн хог хаягдал байдаг. Учир нь хажууханд нь химийн хаягдал урсаж гарч ирдэг том хоолой харагдана. За тэгсэн тэр залуу сандарсан ч удалгүй гарын татаж эхэллээ. Тэгээд чихнээсээ бартал чихэн тазраад унчлаа. За тэгээд хоолоогоо барьж тийчилсээр газарт унаатгана. Төр солигдоход нэг орон гэргүй хөгшин хотын захиргааны гомдол санал хүлээж авах төвийн ажилтан дээр ирээд хоёр найз нь араасаа сургаггүй алга болсон тухай мэдүүлж байна. Тэр ямар нэг цоврал алуурчны хохирогч болсон гэж бодож байгаагаа хэлнэ. Харин цаадах нь үгэнд нь нэг л итгэж өгөхгүй байлаа. Манай энэ найз надаас 5,000 воны авлага таймаа. Надаас мөнгөч нэхэхгүй алга болсон гэдэг чинь гарцаагүй үгсэн л гэсэн үг. За тэгсэн гаднаас нэг хүн орж ирсэн үйлчилгээний ажилтнууд бүгдээрээ сандарч дор бүрний өөр юм хийж байгаа дөрөв үзүүлнэ. Тэгсэн нөгөө хөгшөнд үйлчилгээ үзүүлж байсан ажилтан гинт нэгийг сэтгэж принтерийн тэнд зогсож байсан шинэ ажилтныг дуудлаа. Тэр хүн гений өөрчлөлттэй загас шувуу зэргийг харсан гэдгээ хэлж тэр хавьд байдаг нэг үйлдвэрийг яаралтай очиод шалгахыг шаардсаар угаад тентхийн үйлчилгээний ажилтнуудыг хашраачихсан байж. Шин залууг И Унжон гинэ. Тэгээд аргагүй байдалд орсон Унжон тэр хүний гомдлыг сонсноо. Тэгээд гомдол мэдүүлээд байгаа хогийн цэг нь хувийн өмч учраас эзнийх нь зөвшөөрөлгүй ямар ч шалгалт явуулах боломжгүй гэдгийг хэлсэнд тэр хүн уралсандаа галзуурах шахаж тэрний талаар удирдлагад нь мэдэгдэж ажлаас нь халуулна гэж толгой дөрөвгүй загнадаг. Тэр хүнийг Гёнхүн гин. Би танаа удирдлага ким дарга руу залгаад чамайг халуулна. Эсвэл бүр дээшээ И дарга руу ярьж та нарыг бүгдийг чинь хэрэгт оруулна. Уучлаарай, манай дээд удирдлага дотор 4 И дарга, 11 ким дарга байгаа. Та яг хинлүүн залгах гэж байгаа юм бол юу гинэ? Чи чинь ямар хачин залуу вэ? За тэгсэн Унжоныг цайны цагаараа сэндвич идээд сууж байтал өдөр тэднийхээр үйлчлүүлсэн хөгшин хажууд нь ирж суугаад яриа өдлөө. Чи шинэ хүн юм шиг байна. Чи манай Хисон хотыг их нам гүм амар жимэр хотл гэж боддог байх. Тийм биш ээ. Өнгөн дээрээ тийм юм шиг боловч цаагаараа их асуудалтай газар шүү. Тийм үү? Одоо хүмүүс алга болоод эхэлсэн. 20 жилийн өмнөх шиг л.
Тэр үед хүүхэд хөгшөд нийлсэн 10 гаруй хүн ор сурггүй алга болчихсон юм. Чи эндхийн хүн биш болохоор болгоомжтой л байгаарай. Би өөрөө 20 жилийн өмнө нүд дээр харсан юм шүү. Ингэж ярьчаад хөгшнийг яваад өгсөнд Ун Жон ч нэг ихэн бодлого үлдлээ. Тэр хөгшин тэндээс яваад нэг эзгүй байшин дээрээд талхай идэхээр суутал өмнө нь Чэнитэй гудамжинд таарч байсан шашны нөхдүүд тэр хөгшин дээр ирээд зурагт хуудасаа өгөх гэж оролдоно. Хөгшин уурлаад танилцуулгын базаад шидтэл нөгөө хуудас болоод эргэн тойронд нойсон эд зүйлс агаарт хөөрсөнд өвгөний нүд орой дээрээ гарах шахлаа. Тэгсэн эмэгтэй ард зогсчихсан хар хувцастай нууцлаг хүмүүсийн нэг гараараа удирдаад тэр бүхнийг агаарт хөөргөж байгаа харагдана. Тэгээд тэр хүн хоёр алгаа хүчтэй хавсарсанд агаарт өргөгдсөн байсан зүйлс бяц үсэрлээ. Энэ үеэр Чэни эмээгээс мөнгө гуйгаа зогсож байна. Тэр гадагшаа яваад амархыг хүсэж байгаагаа хэлсэн ч эмээн тэрнийг нэг их тоохгүй байна. Эмээ, та энэ их мөнгө авсандаа аваад орохгүй үсттэй. Олон саяар нь хүмүүс тандивлж явахаар надаа өгчөөч дээ. Надад тандивлж байна гэд бодчих л доо. Чамд мөнгө өгснөөс өгөөгүй дээрээ. Мөнгө яаж хямгаддгийг мэддэггүй хүнд мөнгө өгөх нь харин ч хортой хэрэг. Гэхдээ та надад мөнгө өгөхгүй бол би яаж мөнгөө зөв үрхийг сурах юм бэ? Чи ингэж гомдолж байхын оронд дахиад нэг хэдэн цанг нь арилгаадах. Тэгээд мөнгө авал ав. Ингээд эмээгээс мөнгө авч чадахгүй нь тодорхой болсон учраас Чэни гахаага ухсан ч олигтой мөнгө байсангүй. Гэсэн ч өгөхөөс өмнө ядаж нэг тийшээ яваад үзнэ гэж шийдээд хамаг хувцасаа цүнхэлж аваад эмээгийнхэн цайны газарт хамт ажилдаг залуугаас мөнгө зээлэх гэсэн ч цаадах нь мөнгөгүйгээд халгаасангүй. Залууг Робин гинэ. Тэгсэн Чэни шарандаа тэгээд ч надад чиний мөнгө хэрэггүй. Би маргааш ихэд 50 сая вонтой болчихно. Ингээд тэрэнд хэлчихэд өөр аргаар мөнгө олж авахар шийдээд явлаа. Энэ үеэр нөгөө хотын захиргаан дээр байнга хил ам хийж явдаг гэн хүн охиноо сургуулиас нь тосох гэж зогсож байлаа. Тэгсэн тэрнийг бүтлгүүдэж халтарч унахыг харсан охин нь ичээд найзынхаа шүхүрдээр ороод алхаад явчихна. За хэсэг хугацааны дараа Чэнитэй хамт ажилдаг Робныг дээврийн давхарт байдаг гэртээ эртэл саяын бүтлгүү гэн хүн цонхыг нь тогшоод зогсож байна. Тэр хоёр биенээ таньдаг болох нь илэрхий. Мань хоёрыг орж ирэхэд дээврээс нь тусаал гоожж ирсэнд тэр хоёр сандарч үнтэй цайтай зүйлсээ нааш цаашаа болгоцгоно. Энэ үеэр Чэни дэлгүүрт ойр зурим цуглуулад явна. Тэгсэн хажуугаар нь Унжон зөрөгтөө тэрнийг санамсаргүй мөрлөөд барьж явсан юмнуудыг нь унгаачихлаа. Тэгэд унгаасан юмнуудыг нь төвж өгтөл нөгөө юмнууд нь олос, шуудаа, хутга гэх мэт юмнууд байна. Унжонд энэ их л сэжигтэй санагдлаа. Тэгэд Чэнийг дэлгүүрээс яарч гарахад Унжонч араас нь сэмхэн тагна. Чэни авсан юм цүнхэндээ хийгээд цүнхэж ирээд явах гэтэл дугуй нь хугарцсан учраас тэнд байсан нэг тэрэгэнцэр дээр цүнхээ тавиад явахыг завдтал Унжонч хүрээд ирлээ. Супермаркетын ажилтан тэрэгэнцрээ авахар ирлээ гэж бодсон Чэни бандсандаа цүнхэж ирээд явах гэтэл Унжон тэрний цүнхнээс нь бариад авлаа. Учир нь нөгөө хөгшний ярьж байсан цоврал алуурчныг гэж бодсон байна. Яагаад вэ? Их том цүнх юм а. Хүний цүнх тавиач. Цүнхэнд чинь юугаа харж болох вэ? За тэгээд тэр хоёр цүнхээ булаацалдаж хэсэг зууралдсанд эцсийн мөчид цүнх нь зад үсрээд дотор нь байсан Чэнигийн эд зүйлс агаарт шидэгдлээ. Тэгсэн цүнхэнд байсан хутга дээш шидэгдээд Чэнигийн дээрээс унах гэж байсанд сандарсан Унжон тэрнийг өөр лүгэ таттал дээврийн ус зайлуулагчийн ус яг Чэнигийн толгой дээрээс гоожно. За сори байж гараа борон та нартай гэлсний галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. За тэгээд анхаарлаа хандуулсан баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Гэмгүй хүнийг хилмигдүүлсэндээ бандсан Унжон тэрэнд туслах гэсэнд Чэни тэрнийг унтлан шанаадчихна. За тэгээд бандсан Унжон тэрний бүх хэмээх цүнхэнд нь хийж өгöd нэрийн хуудасаа өгсөнд Чэни уурлнаа. Миний өмгөөлөгч чамтай холбогдно. Миний хувцсуудыг хийм цэвэрлэгээ нөгөөдөл салчна гэж битгий бодоорой. За тэгсэн имэн тэрнтэй холбогдоод бороотой байхад гадуур явах нь бэйдэн муу гэдгийг зануулж загнасанд Чэни уурлаад өөрийг нь тайван орхихыг шаардна. Орой нөгөө хоёр бүтлгүй нөхөр газан плеткэн дээр шүл чананга хувцаа хатаагаад сууж байна.
Тэгээд Робин Гёнхүнтэй ойр зургийг ярьж байхдаа Чэнид 50 сая вон байгаа гэдгийг хэлсэнд цаадах нь эдгэж өгөхгүй байдаг. Тэгээд эднийг Чэнигийн талаар ярилцаж байтал нөхөр гинет ороод ирсэнд нөгөө хоёр цочсонд үнхэлцэг нь хагарахаа шахна. Тэгээд Чэни тэр хоёроос өөрт нь туслахыг хүссэнд нөгөө хоёр нь шууд татгалзлаа. Тэгсэн Чэни мань хоёрт тус бүр 5 сая вон санал болгосонд нөгөө хоёрч баярлсанд уухантаас босоод ирцгэн. Зарим нөгөө талд Унжооны байрны түрээслэгч хаалгыг нь балбаад чимээгүй байхыг шаардж байна. Хөөе, чи ганцаараа амьдардаг гэж хэлээ түрээслээ үсттэй. Яагаад ийм их чимээ гаргаад идэх юм? Энэ хуучны байр чинь хан нэмгэн чимээ их нэвтэрдэг болохоор бусад оршин суугчдад жаахан хүндэтгэлтэй хандмаар байна шүү. За тэгье, уучлаарай. Тэгээд Унжоон хаалгаа төгжээд иргсэн гэрт нь яагаад ч юм эвдэрсэн сандал гэх мэт янз бүрийн зүйл хөглөрч байгаа харагдлаа. Шудраг иргэн Унжоо маань жирийн хүн биш болох нь эндээс харагдана. Тэгээд тэр ажил дээр нэрсэн хүний гомдол бүхий хавцыг үзлээ. Тэгсэн удсан дуурна. Би өөрөө чам руу залгана гэж хэлээ үсттэй. Бидний ойр ойрхон залгаад хэл да. Би өөрөө зохицуулчихна гэд утсаа тасаллаа. Тэгээд Унжоон шургуулганаас хавтас гаргаад нэгэд харсан тэнд нь Wonder Kinder гэсэн танилцуулга байна. Тэнд нь баахан хүүхдүүдийн танилцуулга бас уг төслийг хэрэгжүүлэгч доктор Ха Вондо гэгчийн тухай сонины хайчилбарууд байлаа. Доктор Ха Вондо гэгч асрамжийн газрын хүүхдүүдээр ямар нэг нууц туршилт хийж байсан ч тэнд нь дэлбэрэлт болж төсөл бүтлгүүцсэн тухай тэр хайчилбарууд дээр байлаа. Тэгэд орой Унжоон гарч идэн барьсаар хотын ядуусын амьдардаг нэг орхигдсан байшинд очно. Тэгсэн тэнд Унжооны хайж очсон хөгшин байсангүй. Харин хөгшний тэрэг хавтгай болчихсон хэвдэж байгаа харагдана. Тэнд бас базаад хайсан цаас байсанд тэр нөгөө 99 оны 12 сарын 31-нд Дэлхий сүнэн гэж номлодог мөнхийн авралын сүм гэгч сүмийн танилцуулга байдаг. Хэсэг хугацааны дараа нөгөө орон гэргүй хөгшнийг ухаан ороход тэрнийг нэг сараалчин хантай өрөөнд хоржээ. Харин хажуугийн өрөөнд нэг хүнийг эмнэлгийн орон дээр хэвтүүлээд амин үзүүлэлтүүдийг нь хинж байгаа харагдана. Тэгсэн хажуугийн өрөө нь бүхэлдээ устай аквариум болохыг тэр анзаарлаа. Тэгсэн тэр аквариум дотор нэг зэрэмдэг болсон хүн байсан нь тэрний найз Ким Бомпал болохыг тэр таньдаг. Задүр солигдоход зодуулж айд сандарсан Чэнийг хэн нэгэн багтаа хүн сандалтай нь хүлсэн байна. Тэрний өмнө камераасанд Чэний имээтэй хандаад ярьдаг. Имээ, энэ хүмүүс намайг барьцаалчлаа. 50 сая вон өгвөл суллна гинэ. Имээ, туслаарай. Бичлэг дуусгаж Чэнигийн зүрх нь хурдан цохилж ухаан нь балардсанд байдал буруугаар эргэж байгааг Чэни ойлгоно. Тэгээд хэсэг тийжилжсэн амьсгал хураалаа. Тэгсэн нөгөө хоёр нь энийг мэдэхгүй дахиж бичлэг авах гэж оролдоно. Тэгээд тэрнийг амьсгал хураасан болохыг мэдээд цочортцгоно. За тэгээд сандраад камертаа хийсэн бичлэгээ бушуухан шиг устгах гэж оролдсон ч чадлагүй камера газар унгаачихлаа. Мань хоёр Чэнид тусалж тэрнийг хуурамчаар барьцаалаад эмээгээс нь мөнгө салгахад нь туслах гэж байсан нь энэвэж. За тэгсэн имэн залгасан ч Чэни утсаа авсангүй. Тэгээд имэн нэг мөрдөгч байрын залуу руу залгаад тэрнийг олоход нь туслахыг хүссэнд цаадах нь имээг тайван байхыг хүслээ. Мань залууг Жумму гинэ. Имэ Жуммугээс Чэнийг олж өгөхийг гуйсанд ихэндээ цааргалж ирсэн ч имээг цаашид мөнгө өгөхгүй шүү гэж сүрдүүлсэнд бушуухан буулд хийж туслахаар болно. Харин нөгөө талд нөгөө хоёр уйлчихсан Чэнигийн цээжийг дараад анхны тусламж үзүүлэх гэж оролдоцгоно. Тэд тэрэнд юусаа гар хүрээгүй байхад яагаад ингэж гэнт амьсгал хураачихсныг нь ойлгодгүй. За тэгээд гимгүү байжгаад хүн амны хэрэгт орчихсондоо тэхэж чадахгүй байлаа. Тэгээд мань хоёр цогцсыг нуухаар шийднэ. Чэни ямар хог вштэй. Хогийн цэг давааж хайж болохгүй штэ. Миний газар дээрх ганц найз байсан штэ. Тийм л дээ. Гэхдээ ингэж байлгадаж болохгүй үсттэй. Ингээд тэд энэ хэргийг хэлэхийн тулд Чэни тэднийг яаж ятгахсныг саналаа. Тэдэхэндээ энэнд нь туслахаас цааргалж байсан ч би амьдралдаа ганц удаа амьд байгаагаа мэдэрмээр байна штэ гэж уралсан учраас арга буюу зөвшөөрсөн нь тэр байж. Тэгэд мань хоёр цогцсыг тэрэгэн дээр тавиад үйлдвэрийн хаягдл хайдаг хаалттай цэг рүү очино. Тэнд хүмүүс хөл тавьдгүй эргэн тойронд камер байхгүй учраас цогцсыг тэнд үлдээхээр боллоо. Чэни бид хоёрт уурлахгүй байх байсан. Харин ч тэрнээс болоод хүн амны хэрэгт ороод шоронд орчвол тэр бидэнд уурлах байсан байх. За тэгээд цогцсыг өргөд хаях гэтэл хажууд нь чимээ гарч хідэн барьсан хүн ирсэнд тэр хоёрын үнхэлцэг нь хагарах шахна. Гэтэл тэр хүн нь Унжоон байлаа. Та чи энд хортой хаягдл байна гэж өдөр бүр гомдол мэдүүлдэг атлаа. Өөрөө энд хог хаяад явж байгаа юм уу? Харин чи чинь хотын захиргааны нөгөө хачин залуу юм шүү дээ. Энд юу хийж байгаа? Юу н энэ асуудлыг шийдэх боломжгүй юм бол болий доо. Би бүх гомдлоо татаж авлаа.
Наад тэргэнд чинь юугаа? Сандарсан маань хоёр ухартал тэрэг нь хойшоо өнхөрч доошоо унаад дотроос нь Чэнигийн бие өнхрөөд доор байсан хортой шалбайг руу унчлаа. Энд чинь одоо юу вэ? Манекен. Тэнэг хүн хураад байна уу? Тэгэд Унжооныг цогцсыг шалгаж үзэхээр буутал нөгөө хоёр хойноос нь гүөхтэй хөл алдаад хоёулаа нөгөө хортой шалбайг руу унчхана. Унжоон тэднийг цогцос устгах гэж байсан байна гэж буруутгахад нөгөө хоёр нь сандраад бүх хүннээ хэлээд уйлсанд Унжоон Чэнигийн цогцос болохыг танилаа. Тэгсэн тэднийг уйлж угаад эргээд хартал Чэнигийн цогцос алгуулчихжээ. Сандарсан нөгөө хоёр шалбаагаас цогцсыг хайсан ч олсонгүй. Унжоонч сандраад цагдаа дуудахаар удсаа гаргасанд гэн хүн удсыг нь булаах гэж оролдоно. Цагдаа дуудчихвал цагдаа бидэнд идэхгүй штий. Бүгд бид хоёрыг Чэнийг хулгайлж барьцаалаад аалжчихсан гэж бодно штт. Уучлаарай, та хүн барьцаалсан гэсэн үү? Та тодорхой хэлнэ үү? Тэгсэн Унжоон удсаа тасаллаа. Гэвч цагдаагаас эргэж залгаад болсон явдлыг асуусанд нөгөө хоёр байж чадна. Унжоон тэднийг өрөвдөөд эргэлзэж байсан ч цагдаад байгаа газраа хэлээд өгчнө. За тэгээд цагдаа ирээд тэр хавийг шалгасан ч тэнд нь ямар ч цогцос байгаагүй учраас цагдаа нар тэрний хэлсэнд нь итгэсэнгүй. Та цайны газрын эмээгийн ач өхөн Чэнийг өгсөн байсан гэж хэлэх гээд байна уу да? Тийм ээ, тэр мөн. Тэр ардчин зогсож байгаа Чэни юу? Тийм ээ, тэр Чэни мөн. Унжоон ингэж хэлснээр гинт цочоод эргэж харлаа. Цочих нь аргагүй өнөөх нь хөөг зөв зүгээр зогсож байна шүү дээ гэж. За яг гоё зэгтэр нь дуусгацсан. Бөөрөөгөө уучлаарай гэж. Тэгэхээр та нар маань энэ галзуу цовруулыг одоо үргэлжлүүлээд үзэх тийм хүсэл сэтэл төрж байвал галзуу сервис үг рүү ороод үзээрэй гэж тэнд борон бүтнээр нь ярьж байгаа шүү. За тэгээд та нар маань галзуу сервис үгтэн сабад орж нэгдээрээ дардсан бол лайк дарахтал болоо явчихж байгаа юм. Бас галзуу сервис үгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй гэж.